За сайн байцгаана уу? Физикийн тулгуур ойлголтууд зураг хичээлийн 9-р хичээл. За цуваа ба зэрэгцээ эсэргүүцэгч гэсэн сэдв байна. Аливаа эсэргүүцэлтэй зүйлс одоо дамжуулагчдыг эсвэл электроникийн элементүүдийг, цахилгаан хэлхээний элементүүдийг одоо цуваа болон зэрэгцээ холбох нь бол цахилгаан хэлхээний хамгийн гол үндсэн зарчим юм. Одоо цуваа холбогдсон одоо дамжуулагч материалуудыг бүгдээрээ энд жишээ олгоо авч үзье л да. Энд А гэсэн хөндлөн огтлын диаметртэй, L гэсэн урттай ийм дамжуулагчийг өмнөх жишээнүүдээр бид нар авч үзчихсэн. Түүнээсээ 3-ыг дараалуулад цувуулан холбожээ гэсэн. Тэгэхээр цуваа холбоно гэдэг маань дамжуулагчийн хувьд маань урт нь ихсэж байгаа. Угаасаа дамжуулагчийн эсэргүүцлийг хувийн эсэргүүцлээр нь бодохдоо уртаас шууд хамаардаг гэж бид нар үзсэн шүү дээ. Ерөнхий эсэргүүцэл маань 3 эсэргүүцлийн нийлбэр болно гэсэн. Тэгэхээр урт нь 3 дахин уртасжээ гэж хэлэх гээд байна. Ингээ 3L уртаар бодох төр үндсэндээ эсэргүүцэл маань 3 дахин нэмэгдэжээ гэсэн. Эндээс бид нар ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр эсэргүүцлүүдийг буюу эсэргүүцэгчүүдийг тодорхой эсэргүүцэлтэй элементүүдийг цувуулан холбоод байвал урт нь ихсээд байна гэсэнтэй адилхан. Тэм учраас ерөнхийдөө бид нар цуваа эсэргүүцлүүдийн ерөнхий эсэргүүцэл нь бол тэдгээр эсэргүүцлүүдийн нийлбэр байдаг байх нэ гэдгийг эндээс гаргаж авч байна. За электроникийн бяцхан элемент болох резистор буюу эсэргүүцэгчүүдийг цуваа холбож хэлхээнд хэрэгэлдэг. Жишээлбэл энд 2.2 кОм, 1.5 кОм, 100 Ом гэсэн ийм 3 өөр эсэргүүцэлтэй эсэргүүцэгчүүдийг цуваа холбоход нийт нийлбэр нь ингээд 3.8 кОм болох нэ гэсэн. За цуваа холбох энэ зарчмын нэг онцлог бий. Энэ нь бол цуваа холбосон бүх цахилгаан элементүүдээр нэг ижил гүйдэлгүй. Ямар ч хэмжээний эсэргүүцэл байсан цуваа холбогдсон бол бүгднгээр нь яг адилхан гүйдэлгүй нэ гэсэн. За энэ маань бол бид нэр өмнө дурдж байсан одоо шингэн урсж байгаатай төсөөлж авч үзэх юм бол шингэнд урсгал тасралтгүй тэгштгэл гэж байдаг тийм ээ. Тэгэхээр бүх газараа урсж байгаа усны хэмжээ адилхан байна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн урсгалынх нь хурд өөрчлөгдсөн байна. Тэгвэл бидний цахилгаан хэлхээний хувьд бол урсж байгаа цэнгийн хэмжээ бүх газар адилхан, ганцхан цэнгүүдийн хөдөлж байгаа хурд элементүүд дотор өөр өөр байхаас биш нийт гүйдлийн хэмжээ бол үргэлж ижилхэн байна гэсэн үг юм. За тэгвэл одоо бүгдээр зэрэгцээ холболтыг авч үзье. Нөгөө 3 дамжуулагч маань гуруула зэрэгцээд оршиж байна. Тэгэхээр энд бол гурвангийнх нь урт нь бол одоо L хэвээр байгаа. Харин хөндлөн огтлын талбай А 3 дахин нэмэгдсэн. Тэгэхээр өмнөх зарчмаараа бид нийт эсэргүүцлийг бодох юм бол талбай 3 дахин ихссэн гэж үзэхээр нийт эсэргүүцлийн хэмжээ бол ерөнхийдөө нэг дамжуулагчийн эсэргүүцлээс 3 дахин бага болно гэсэн үг. За тэгэхээр энд бол өөр зөрүүтэй хөндлөн огтлын талбайнуудыг оруулж ирэх юм бол байдал өөрчлөгдөн яг 3 хуваагдахгүй болно гэсэн үг. Тэгэхээр ерөнхий эсэргүүцэл маань тухайн дамжуулагчийн хувийн эсэргүүцлийг уртаар нь үржүүлснийгээ нийт талбайн нийлбэрт хуваана гэсэн үг. За тэгэхээр энэ ерөнхий эсэргүүцлийн томьёоны доор орсон 3 өөр талбайн нийлбэрийг ерөнхий хуваарийг нь олоход их төвөгтэй болно. Тэгэхээр энэ томьёог бүгдээрээ хялбархан болгохын тулд уруугаар нь авч ерөнхий эсэргүүцлийн урвуу нь талбай бүрийн ρL-ийн үржүүрт хуваагдсан хэсгүүдэд ингэж ерөнхий хуваар нь ρL болж уруугаар бичигдэнэ гэсэн. Тэгэхээр эндээс бид юу гэдэг үгэнж болох вэ гэхээр энэ хэсэг нь бол 1-р дамжуулагчийн эсэргүүцлийн урвуу, энэ нь 2-р дамжуулагчийн эсэргүүцлийн урвуу, энэ нь 3-р дамжуулагчийн эсэргүүцлийн урвуу гэж гарч ирнэ. Тэгэхээр бидний томьёо маань зэрэгцээ холбосон үед ерөнхий эсэргүүцлийн урвуу хэмжигдэхүүн нь эсэргүүцэл тус бүрийн урвуунуудын нийлбэртэй тэнцвүү гэсэн энэ томьёо болж гарч ирж байгаа юм. За тэгэхээр энийг бид нар бодит амьдрал дээр бодит эсэргүүцлүүд дээр авч үзье л да. Яг тэгвэл энэ эсэргүүцлүүд бүгд ижилхэн хэмжээтэй, овор хэмжээтэй байдаг учраас хөндлөн огтлын талбай гэж ямар юм, мөн хувийн эсэргүүцэл нь ямар юм, ерөөсө тооцоход хэцүү. Ганцхан энэ дээр бол бүгдэнд нь өөрийнх нь эсэргүүцлүүдийг өгсөн байгаа. Тэгэхээр одоо бидний энэ томьёол хэрэг болно гэсэн үг. 2 Ом, 5 Ом, 10 Ом гэсэн 3 эсэргүүцэл зэрэгцээ холбогдсон байна гэж үзвэл нийт ерөнхий эсэргүүцлийн урвуу нь тухайн эсэргүүцэл бүрийн урвуунуудын нийлбэртэй тэнцвүүгээд бодох юм бол
0.1, 5.1 гэдэг маань 0.2, 2.1 гэдэг маань 0.5 омын хасах нэг зэрэг гэсэн ийм хэмжигдэхүүнүүд болж шүү дээ. Ингээд нийт нийлбэрийг нь олох юм бол 0.8-ийн омын хасах нэг зэрэгт болно гэсэн үг. Энэ маань өөрөө омын уруу хэмжигдэхүүн учраас омын хасах нэг зэрэг гэдэг ийм хэлбэртэй нэгжтэй болж байна гэсэн үг. За одоо бид нар харин ерөнхий эсэргүүцлээ бодохын тулд 0.8 омын хасах нэг зэрэг гэдгийнхээ урууг нь болохоор 125 ом гэж гараад энэ гурван эсэргүүцлийн зэрэгцээ холбогдсон байдал нь бол 125 ом юм а гэдэг нь тооцогдох нь байна. Одоо хоёр эсэргүүцэл зэрэгцээ байгаа тохиолдлыг бас авч үзье. Их олон эсэргүүцэл байх тохиолдлоос гадна ерөнхийдөө хоёр эсэргүүцэл зэрэгцээ байх тохиолдлыг их хурдан шуурхай бодох шаардлага практик амьдрал дээр нэлээд их тохиолддог. Тийм учраас энэ аргын тухай бүгдээрээ тодруулж ярив. Хоёр эсэргүүцлийн уруунуудын нийлбэр нь ерөнхий эсэргүүцлийн уруу байна гэдэг томьёогоороо бодхоос өмнө ерөнхий хуваарийг нь олж байгаад R2, R1 гэдэг хэмжигдэхүүнүүдээрээ үржүүлээд ингээ бичихээр томьёо маань ийм болж байна. За тэгвэл энд удаа харин томьёо маань ерөнхий хуваартай болж харагдана. За ингээд нийлбэрийг нь үржүүрт нь хувааж байгаа нь ерөнхий эсэргүүцлийн уруу нь болох нэ гэсэн. За тэгэхээр бидний ерөнхий эсэргүүцэл маань бол одоо үржүүрийг нь нийлбэрт нь хувааж гаргана гэсэн. За энэ томьёоны маань уруу нь гарч ирж байна шүү дээ. За ийм хэлбэрээр бол хурдан бодохдоо хоёр эсэргүүцэл зэрэгцээ үед бол шууд үржүүрийг нь олоод нийлбэрт нь хуваана гэсэн. За тэгэхээр 15 ом гэдэг хоёр эсэргүүцлийн зэрэгцээ гэвэл 15-аар үржүүлээд 50, 50-ыг хуваах нь 10 дээр нэмэх нь 5 буюу 15. Ингээд 50-ыг 15 хуваагаад 3.3 ом гэж. За энэ 3 гэж цаашаа таслаас хойш нэлээд үргэлжлэх хэлбэр гарч ирж байна шүү дээ. За тэгвэл зарим тохиолдолд эсэргүүцлүүдийн зэрэгцээ холболтыг ингэж үржүүлж хувааж бодоход бас утга нь төвөгтэй байж болох тохиолдлууд байж болно. Тэгэхээр яг энэ жишээн дээр бас хялбархан боддог арга бүгдээрээ суралцъя. Бидний 5 ом гэдгийг бодох юм бол үндсэндээ 10 омын 2 эсэргүүцэл зэрэгцээ байна гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр 5 омоо 10 омын 2 эсэргүүцэл зэрэгцээ байгаа мэтээр ингэ төсөөлж авч үзэх юм бол манай нийт эсэргүүцлийн систем маань 3 10 ом зэрэгцээ холбосон юм шиг болно гэсэн. Тэгэхээр одоо 10-ыг 3-т хуваавал ерөнхий эсэргүүцэл гарна гэдэг маань адилхан өмнөх жишээтэй адилхан 3.3 ом гэдэг. За тэгвэл зэрэгцээ холбогдсон элементүүд дээр анхаарч үзэх ёстой нэг асуудал байгаа нь зэрэгцээ холбосон бүх цахилгаан элементүүд дээр нэг ижил хүчтэл унана. Жишээлбэл энд үс гүрийг нөгөө 3 эсэргүүцэлтэй холбоод өгөх юм бол бүгдээрээ энэ дээгүүрээ нэг дамжуулагчтай мөн энэ доогоороо нэг дамжуулагчтай байгаа. Тэгэхээр дамжуулагч дээр байгаа потенциал бүгд ижил байх учраас өгсөн хүчтэл бүх эсэргүүцэгчүүд дээр ижилхэн утгатай очно гэдгийг харж авч болно. Ийм болохоор зэрэгцээ холбогдсон элементүүдийн хүчтлүүд нь үргэлж тэнцүү байна. Харин гүйдлүүд нь өөр өөр болж болно гэсэн. Тухайн эсэргүүцлүүдийн хэмжээнээс хамаарат өөр өөр гүйдэл гүйжээж болно гэсэн. За ингээд дараагийн хичээл хүртэл баяр таа.